Та алсын зайны үерхлийг юу гэж боддог вэ? Анх танилцаа дараа нь амьдралын эрхээр холын зайны үерхлээр үерхэх шаардлагатай болсон хосууд байдаг. Гэхдээ өнөөдрийн дугаараар анхнаасаа цахимаар танилцаж дотносоод үерхэд бүр гэрлэх дээрээ тулсан хосуудыг ярьж өгөхөөр боллоо. 90 хоногийн сүйт залуу гэх шоуны 4-р улирлын би гээд болон Роусын харилцааг ярьж өгөхөөр ернүүл бэлтгэлээ. За энэхүү шоу нь болохоор хосууд Америкийн Кани виза буюу 90 хоногийн гэрэлтийн визаг ашиглан 90 хоног Америкийн иргэн болох сүйт залуу эсвэл сүйт бүсгүүдээр ирж 90 хоногийн дотор гэрлэхсгээ шийддэг реалити шоу юм. Энэхүү шоу нь 2014 онд хамгийн ихний ангиа гаргаж хамгийн сүүлд 2025 оны 6 сард 11-р улирлын сүүлийн анги өргөндөлгсөний хүртэл болжээ. За реалити шоуны 4-р улирлд би гээд гэх нэртэй зурагчаан оролцсон. Ах маань Роуз гэх Филиппин бүсгүүтэй алсын зайнаас үерхэд 4 сарын ардаа үлдээжээ. Тэгэхээр одоо шоуг талимдуулан Роуз дээрээ очих юм гэн. За Роуз эд хоёрын насны зөрүү 31 гээд л бод. Хоорондоо болж байвал одоо тэгээ надад ямар хамаа байх вэ? За тэгээд нэвтрүүлгийн эхлэлээс л эдийг бүтлгүй гаргадгийг харуулж эхлэв. Роуз залуу харагдахын тулд үсээ олон удаа тавтан будаад үс нь хатсан учраас үсэндээ майонез түрхэж зөөлрүүлдэг юм гинэ. Майонез ч гэдэг бүр тарагч биш майонез. Эдийн өндөр нь болохоор 149 см. За тэгээ бас өмнөх гэрэлтээс 28 настай охинтой гэж байгаа. Одоо алсын зайнаас үерхэж буй охин нь болохоор 23 настай штэ. Тэгэхээр эдийн охиноос 5 насаар дүүл болж таарч байгаа юм. Ийм насны зөрүүтэй харилцаанд нь охин нэлээд дургүй байсан гэж байгаа. За тэгээ Роустэй танилцсанаас хойш хамаг амьдрал нь өөрчлөгдөж өмнө хизээч байгаагаар аз жаргалтай болсон юм гинэ. Роуз өглөөс ирээд хамгийн түрүүнд эд рүү зураг явуулдаг гэж мэгээд ясан ч романтик юм. За бас эдийн зүгээс болохоор 7 хоног бүр Роуз руу бэлэг хүргэлтээр явуулдаг гинэ. Бас ингэж бодохоор дайггүй ч юм уу те. Эд гэрийнхэнтэйгээ Роустой үргэж байгаа хэлэхэд гэрийнх нь нэлийн сүргүүр хүлээн авчээ. Охин бүр харилцаагаа зогсоосон байла. Аав нь өөрөөс нь дүү охинтой үерхэд байхаар мэдээж өвгөл байх байлгүй дээ. Гэхдээ эд явд Роузыг үнэн зүрхнийхээ хайраа гэж бодож байгаа учраас хайрынхаа төлөө зүтгэх юм гинэ. За тэгээд алсын зайнаас үерхэж эхлэхдээ эд Роузээс 2 зүйлийг нуцалсан байлаа. Эхнийх нь эдийн яг жинхэнэ өндөр нь 149 см. Харин Роуз өөрийгөө 160 гэж хэлсэн байгаа юм да. Уулзахаар тэгээд одоо харагдан да. Мөн хоёр дахь нь болохоор вазектоми хийлгэснээр Роуз хэлээгүй юм байна. Вазектоми гэдэг нь болохоор үрийн сувг боох хагалгаа бөгөөд хүүхдтэй болох боломжгүй гэсэн үг юм. Уг нь Роуз дахиадны хүүхдтэй болох мөрөөдөлтэй юм байна штэ. Тийм мөрөөдөлтэй гэдгийг нь мэдсээр байж шин факт нууж байдаг. Тэгснээ дөрвөлжлүүлээд би хүүхдтэй болохыг хүсдэггүй. Гэтэ яаж Роуз төлөхийг мэдэхгүй байгаа л гэж байна. Тэгэд үерхлийнхаа эхнээс судлаа яриад байхаар баталгаатай сууж тавигдахгүй дээ. За хүсэн үлээс өдөр ирж эд Филиппин руу нисэн Роузтэй уулзлаа. Роуз ч нэлээд баяртайгаар тэрвэрч өгтөж байгаа юм. Энэ хоёр гаднаасаа болохоор зүгээр тарав хэрэм хоёр шиг л харагдана. За Роуз шууд л бодсноос хамаагүй намхан харагдаж байгаа эд дуулахнаа. Мэдээж тэ өөрөөс нь намхан багтгаар бонгор хүн гараад ирэхээр гайхаж байгаа байлгүй дээ. За дараагийн хэсгээр эд Филиппинд тонжээ. За тэгээд Филиппинд ирсэн учраас Роузын аавтай танилцсан. Аав нь хүртэл эдээс залуу харагдаж байгаа юм чинь. Гэтэ угаасаа залуу байх магадлалтай л да. Охин угаасаа Роуз чинь эдийн охиноос залуу штэ. Аавынх нь хувьд эдийг байх хугацаанд охины доо хамт амьдрахаар иржээ. Мэдээж охиноо хамгаалах гэж шүү дээ. Гадаа цахилгаан ороход Розын гэрийн цахилгаан тасарч эд сандарч эхлэвэ. За тэгээ энүүхэндээ бас шоконд ороод л байгаа. За тэгээ Розын гэртээ танилцсныхаа дараа эд муу санаалж эхэлнэ. Яг уу эдийн бодож байгаагаар болохоор би Розын эндээс гарч Америкт амьдрах боломж нь байвал яг уу би зүгээр л грин карт байсан бол яг уу энэ хайр биш бол яг уу гэж бодож эхэлж байгаа юм. Эд ч Розын гэрт нутагшихгүй. Розээс буудал тонож болох уу гэдэл зөвшөөрөл авлаа. Розын хувьд эдийг гэртээ байлгаж хүүтэйгээ татансуулахыг хүсчээ. Ягаад гэвэл хэрвээ Роуз эд хоёр гэрлүүл хүн хамт байна шүү дээ. Роуз маань хүүгээ сайхан амьдруулах гэдэг эдтэй хамт байсан бол яах вэ? Цаасан мэдгүй ямар Розын дотор орсон биш яаж мэдэх вэ? Роузын автад тарахад эд цуг хасанд орохоор болчлоо. Шууд хөөтөө ус дээр асуулаад усанд орж байхад харах гараад ирдэг шүү. За үргэлжлүүл эд Роузтай хамт зочид буудлын руу явахаас өмнө аав нь гахааныхаа фермийг эдд үзүүлэхээр болвоо. Эдчтэнд бүр соёлын зочрол оров. Аав нь бас яг фермийн хаажууд амьдардаг юм байл та яа. За тэгээ үргэлжлүүлээд ааваас нь зөвшөөрөл аваад Роуз эд хоёр хамтдаа зочид буудлыг байрлахаар болноо. За тэгээ дөрөв доорлоо. Шөндөө тусдаа хооронд унтаад өглөө хөвтөв. Эд ганцаараа өгсөн ярьцлаганд би Роузтэй харьцаагаа удаанаар эхлүүлэх хүсэлтэй байгаа ба Роузын өмөрснийг мэдэхгүй учраас бэлгийн замын хүчний шинжилгээг өгүүлнэ гэж авсан. Тэгэхэд удаанаар харилцаагаа эхлүүлэхийг хүсэж байгаа. Муу зүгээр шинжилгээ өгүүлэхийг хүсэж байгаа мэдгүй. Тэгтэл хэрвээ эдийн хооронд байсан бол олон юм бодохгүй Роузыг өөрийг нь тоосн баярлах байсан бах уу. За өнөөдөр болохоор хосууд маань захаар явахаар болноо. Эд захаас хувцас худалдаж авах үед Роуз төрөвчнээс нь мөнгийг суглаад худалдагч нарт өгөөд байв. Тэр үед нь эдэд маш эвгүй санагдсан гинэ. Бас дээрээс нэмээд Роуз ихч эдээс мөнгө зээлхийг хүсэж байсан юм байна штэ. За тэгээ энээс нь болоод эд Роузыг мөнгнөөс болж өөртөө хамт байгаа юм болов уу гэж эргэлзээд байгаа юм байна уу. За тэгээ энэ хоёрын харилцаа үргэлжилж эд Роузээс бэлгийн замын халдвар төвчний шинжилгээ өгөхийг хүсв. Эд Роузээс өнгөрснийгийн талаар асуухад Роуз хариулдаг учраас шинжилгээ өгөхийг хүссэн гинүү. За тэгээд хүссэн зүйлээс нь болж Роуз гомдож буцан гэртээ харахаар боллоо.
За тэгээд нэвтрүүлгийн бичлэг хийгдэж байх үед камерын өмнө бэлгийн замын халдвар төвчний шинжилгээ өгөхийг хүсвэл угсаал үгүй санагдах байлгүй дээ. За тэгээд ингэж нэлийн хүчтэй маргалаад бараг салангаа алтлаа. Маргааш өдөр нээд Розиг кофе шоп болзоонд урлаа. Розиг ирэхэд ээж дахиж хизээж өнгөрснийг нь асуухгүй гэж амлаад уушлахгүй. Бас мэдээж нөгөө нэг дахиж хизээж тест хийхийг хүсэхгүй гэж амлаад хосууд минь нэмлэрээд дахиад нэг өдрийг хамт Манилад өнгөрөхөр болноо. Дараачийн өдөр нь нэвтрүүлэг эхлэхэд өчигдөр бид хоёр том хүний юм хийсэн гэвэ. Тэгснээр Розд хандаж өчигдөр орой Розийн хөл өсрөхөг байсан тул хөлнийхөө үсийг хусахыг хүсэж байгаа юм. За маргааш өдөр нээс Роз хоёр тосцохын тулд хосоороо аялж явлаа. Палаван арлыг зоржээ. Эхний өдрөө Эд Роз зориулж усны хувцас дотор хувцас бэлгэллээ. Тэгснээр тэрэн дээр нэмэж өдний ам зайлагч өгсөн. Чиний ам жоохон эвгүй нэртэйдсэн. Би чиний эрүүл мэндэд чинь санаа зовж байгаа учраас өгч байгаа юм аа гэдэг юм да. Роз харин өөрийгөө хотоодны шархлаатай байн амаа угаад гэдгээ тайлбарлана. Одоо тэгээд Розийг гонцон гэдгийг дүрдээ дэмий байх уу? Амар нэвтрүүлгийн камерын өмнө ирснээр амаа угаа гэхэрч бас л иггүй юм чинь. Амралтны үргэлжлэлээр хамт романтик холтлээ. Эд болохоор хоёулаа үзэсгэлэн ба хараатан шиг харагдаж байна шүү гэсэн тоглоом хэлээд өргөжлүүлээд их чинь эдэс мөнгө асуусныг хэлнэ. Тэгээд мөнгнөөс болж өөртөө харилцаж байгаа эсгийг мэдэхгүй байна гэлээ. Роз харин ихчигээ мөнгө асуусныг мэдээгүй юм байна штэ. За тэгээд тосоороо хамт ихчтэй ярилцахаар болж байгаа юм да. За тэгээд тэр хоёрын амралт үргэлжлэсээр хамт усан сан сэлгэр болов. Маргааш нь зориг орсон Эд Роз вазектоми хийлгсэн гэдгийг хэлв. Розийн мөрөөдөл хоёр хүүхэдтэй болох учраас мөрөөдөлтөнд зөрчилдөөд л байгаа юм. Гэтэ өмнө хэлэх боломжтой байсан зүйлээ нууж байгаад камерын өмнө хэлж байгаад бас санаа. Зэсэг хугацааны дараа Роз худлаа ирсэнд дургу байгаагаа хэлээд салах шийдвэр гаргаснаа дуулах. За энэ нь ч тэгээ дээр юм уу дөө. Тэгэд Роз маань хамаг юм баглаа гэртээ арилаа. Эд харин хэсэг ганцаараа юм орж сууж байгаад Розыг өрөөндөө байгаа хэсгийг шалгах гар ирэхэд аль хэзээний явсан байлаа гэж. Тэгээ уйлаад явахтай Эд минь чиний л хийсэн балах шүү дээ. Эд тэгээд сэтгэлээ чангалаад гэртээ харахаар болжээ. Гэртээ ирээд охинтойгоо уулзаж харилцаагаа сэргэн. За ингэж нэвтрүүлэг өндөрлөхөд ч гэсэн драма өндөрлсөнгүй. Нэвтрүүлгийн дараа дахиад нэг реалити нэвтрүүлэг өргөн дэлгэцэн хүртэл болов. Тэр нэвтрүүлгийн үеэр Роз Эд хоёр салсныхаа дараа юу босон талаар хоёр талд хоёр өөр зүйлийг ярим маргалтаж байлаа. Эд салтынхаа дараа Роз эргэж нэлхийг хүсэж бүр нэмэх 18 видео кол хийе гэж гуйсан гинэ. Бүр тэгээд мөнгөөр ингээд нэмэх 18 видео кол хийе гэж X-с гуйсан байгаа хгүй заван шижиг юм чам. Нөгөө талаас Эд тэрийг ницаагастай. Энэ нэвтрүүлэг нь л хараал хэрүүлэр л тусч байгаа. Бүр Розыг уйлаад худалчиж дуудаад тусч байгаа хгүй юу. Тэгэд Розыг уйлж байхад Эдийн тоож байгаа ч юм алга. Үүний дараа хүзүүгүй Эд 90 хоногийн сүйт залуу нэвтрүүлэг сиквел дахин үзэгдэнэ. Эд одоо тэгэд Розийн дараа дахиж болцоход бэлэн болсон юм бах уу. Тэгээд байн ордог ингээд хоолны газрынхаа зөөгчөөс хамт болцоонд явахыг хүсв. За тэгээд болцоонд бас дажгүй өнгөрнөө. Эдийн эргүүлээд байгаа охиныг Лиз гэдэг. Розийн адил ганц бие ээж юм байна. Үүний дараа хоёр дахь болцоо товлогдоод Эд болцоондоо бэлтгэхдээ биенийхээ хамаг хүсийг хүсэж ахлаа. Гадаа талбайд ямаатай хамт йогод явах болохоор л бие бэлдээд байсан юм байна штэ. За тэгэд мань хоёрын харилцаач бас дажгүй өнгөрч байлаа. Нэг болцооныхоо үеэр Эд Лизийг үнсэж болох уу гэж зөвшөөрөл авсны хатар амар шижгийн үнсэлт болон заяа. Тэгэд анхны үсэлт нь л тэгхтэй л үцхэд бүр үнэхээр тухгүй. Тэгээ маргааш өглөө болохоор Эд нэвтрүүлгийнх нь ярьслага өгтөө бид хоёр өчигдөр том хүний ажил хийсэн гиснэ. Үргэлжлүүлээд заяа. Лизийн бие бол мөрөөдөл биелсэн юм шиг гайхамшигтай энтергээ сонь юм ярьж гарнаа. За тэгтэл ингээл олон нийтийн нэвтрүүлгийн өмнө ингээд хамтрагч байгаа талаар юм яриад байж нэхэр бас жоо юу байгаа шүү. За үүний дараагаар хэсэг хугацааны дараа гээд өөр нэг дугаар дээр хосууд маань нэлээд ширүүн хэрэлдэж байна. Тэгсэн чи яасан гэсэн чи өчигдөр орой Эд согтуудаа өөр эмэгтэй Лизээс илүү ингээд хоот гэ хэлсэн байгаа байхгүй юу? Яагаад тэгж хэлсэн юм бэ гэсэн чинь Лиз болохоор Эдийг нөгөө жижигхэн хэрэгсэлтэй гэсэн ч нөгөө мэдгүй энэ хоёр маргаа нэг тиймэрдүү юм болсон юм шиг байна. Тэгснэ ингээд энэ маргаа нь бүр даймжраад нөгөө Эд чи надад тохирох эмэгтэй биш юм байна гэж хэлснээр бараг ингээд салхаар болчихж байгаа юм заяа. Тэгснэ ингээд салхаар болсныхаа дараа ингээд Эд ганцаараа ингээд камерын өмнө уйлж муулаад мэдгүй амар сонь юм эсэ. Гэтэл ингээд өөрийнхөө үг үйлдэл ингээд хариуцлага хүлээгээс урчвал ингээд юм сонь юм гарахгүй штэ. Тэгээ үйл яах вэ? За тэгээ сүүлийн маргааныхаа дараа харилцахгүй байж байгаа тосоороо уулзалтаар тохирсон байна. За энэ маргааныхаа дараа уг нь буцаад ингээд нийлээд дажгүй болоод тэгээд Эд болохоор Лизээс хамт амьдрах санал тавьсан гэж байгаа. Тэсний ингээд хамт амьдрах санал тавихтаа ингээд бүр яг чихнэр үлээх цэцэг ургуулж байгаа заяа. Ургуулсараагаа л Лизийг зөвшөөрүүлнэ. Тэгэнгүүтээ чамаа гоё амьдруулахын төлөө бүхнийх нь үргэлжлэний хажууд баймаар байна гэж амласаар байгаад хамт амьдрахаар болчих. За тэгээд Лиз одоо яагаад хэлсэн ярьсан юмд нэтгээд байт юм бол доо. Стой бөмбөд. Энэ явдлаас хойш өсөөд юу тохиолдсон хэсэгтэл чимээгүй байлаа. Гэхдээ 90 Day Fiancé-гийн sequel болох 90 Day Single Life дээр хосууд маань эргэн гарч ирнэ. За тэгээд нөгөө хамт амьдрын нэтэргээ хамт баг амьдрахаар болсон шүү дээ. Тэгснийхаа дараа яг амар ярьж ярьжсанаас салцсан юм байна шүү дээ. За тэгэл салтын шалтгаан нугасаа ойлгомжтой. Эдийн бүтггүй харилцаа. За тэгээд Эд нэвтрүүлгийнхэнд уйлан дугран шахуу. Би Лиз чин сэтгэлээсээ хайртай Лизийг сайхан амьдруулахын төлөө хамаг бүхнээ зориулна гэсэн. Өмнө нь ч гэсэн Лизэд хамт амьдрмаар байна гэд амар сүртэй хамлалт өгöd байсан да. Тэрнийхаа дараа Лизийг орхиод Лас Вегас руу явж ёо Sugar Baby-нүүдтэй мөнгө цацсан гинэ. Ёо Sugar Baby штэ ёо за мэдгүй.
Тэснэ бүр тэр шүүгэр бибинүүтэйгээ ахуулсан зургийг нь гаргаад ирдэг шүү ёо. За харин тэгээд Лиз маань харин тэрийг мэдсэн гэдгийг хэлээд нулимс туслуулнаа. Гэтэл ийм балаа юм зориулж байдаг хайр нулимс байгаа да Лиз маань. За тэгээд нэвтрүүлэг цаашаагаа өргөжлүүлэн хөтлөгч хосуудаас та хоёр эргээд нийлэх үү гэж асуунаа. Угаасаа хосуудын нэвтрүүлэг учраас тийм зүйл асуух нь тодорхой шүү дээ. Ээж яхав чухам Лиз хайртай дуртай чухам Лизгүйгээр амьдарч чадахгүй энэ төр гэлээ. За тэгээд тийм нэвтрүүлгийн үеэр сууж байсан бүх оролцогчид Лизэд тийм ээ хэрэггүй гэд хэлж байгаа юм. Тэгсэн чинь нэг эмэгтэй оролцогч заяа. Эдийг цагийн өмнө нэвтрүүлэгт орохоосоо өмнө өрөөнийхөө нохонд хөөрхөн юм аа гэд дамжуулаад өгөөрэй гэсэн гэвэ. Йоо амар сүртэй Лизэд хайртай дуртай чухам ингээд чихэн дээр нь цэцэг ургуулж ийсэн аа. Нэгэн цагийн өмнө ингээд өөр хөнлөө ханараа явчихсан байгаа хгүй. Мангаар тэгснэ тэр ханарсан охин 26-тайг боддоо эд ч мангар хөшөн штэ яа. Тэгээ жоох охтуудаар яах гаач байдیں۔ За тэгээ шоуны оролцогчид эдийг муу хүн байна гэхэд эд нөгөө хүмүүс рүү хандсана. Та нарын харилцаа 6 сарч болохгүй сална гэд өөдөөс нь хэрэлдээд эхэллээ. Яа уг нь ингээд өөрийнх нь талаар ярьж байхад бүр шаал муухай ингээд шууд өөр хүний харилцааг шууд оромжлоод хэлж байгаа байхгүй юу. За тэгээ өг үйлдэл ингээ байгаа байдал ийм сонирн байхад Лиз одоо юунд ч болоод идэв. За тэгээ хөтлөгч Лизээс маань эдийг өөр эмэгтэйчүүд рүү хандарсныг хэрхэн хүлээн авч байгаа вэ гэж асуулаа. Гэтэл Лиз ийм үйлдэл гарах нь зүгээр биш ээ. Гэтэ тэр үед эд сингл байсан шүү дээ гэлээ. Йоо за мэдгүй. Тэгтээ ингээд цагийн өмнө ийм үйл гаргаж байна гэдэг чинь энэ хүн бараг хизээж өөрчлөгдөхгүй л гэсэн үг штэ. Тэгээд өгөн тэрийг ингээл бусад оролцогчид Лизэд хандаал наа чин бүтггүй болохгүй явахгүй та хоёр салаа гэж хэлээл байгаа байхгүй юу. Даанч тэгээд хүлээж авахгүй. Эд болохоор ингээл хамаг юм дээр ингээл өөрийгөө өмөрүүлдэг ингээл би ингээл засарч байгаа. Тэгэл би нэг өдрийн дотор засрана гэж байхгүй штэ. Тэгээд угаасаа ингээд засрахад хугацаа хэрэгтэй эдэргээл тэгэл нэг ярьдаг юм аа л ярьж байгаа. За тэгээд нэвтрүүлгийн оролцогчид бараг Лизээс илүү ингээд ухаан гаргаж ингээд шууд ингээд хэлж байгаа байхгүй юу. Чи ингээд өөрийнхөө наад асуудлыг өөрөө шийдээ. Битгэж чадахгүй байж манай Лизийг ингээд хүлээлгээд бай гэд ингээд хэлж байгаа. Тэгэл ингээл тасралтгүй ярилцаж заяа. Нэвтрүүлгийн төгсгөл Лиз юу гэж хэлсэн сан. Би дахиад 2-3 удаа сэтгэл зүйн зөвлөгөөний дараа салах хэсгийг бүрэн шийдмээр байна гэж авдаг юм да. Яа хэлээд нэмэргүй гэж. За ингээд л тэгэл бараг дахиад нийлж байгаа байхгүй юу. Тэгэхэд Лиз минь тэгээд одоо жоохон ч гэсэн өөрийгөө үнэлдэг болоод юм балаа юмнаас ингээд салчмаар гамнаа. За дараачийн удаа хосууд маань 90 Days Fiancé-гийн Happily Ever After sequel дээр дахин үзэгдэнэ. Одоогоор болохоор сүү 54 сар болж байгаа юм байна. За тэгээд харилцааныхаа галыг алдахгүйгээд рол плей хийдэг ч гэнэ цаа мэдгүй. Одоо тэгээд болоод л байгаа юм байлгүй дээ. За тэгээд энэ нэвтрүүлэгтэр тэгээд энэ хоёр маань угаасаа л асуудалтай юм чинь тэгэл асуудал үүсэн шүү дээ. Тэгээд Эд Лизийг бүтэн цагаар ажиллуулахыг хүсдэггүй гинэ. Гэтэ ажил хийхийг 20 цагт гэдэг ч одоо эдийн засгийн хүчирхийл шүү дээ. Ер нь бол эдийн засгийн хараат байдалд оруулж байна л гэсэн үг. Харин Лиз болохоор өөрийнхөө ажлыг чөлөөтэй хийж амжирмаар байгаа шүү дээ. Бүр сэтгэл зүйчтэй уулзаж тэгээд тэр сэтгэл зүйч нь Эдэд тайлбарлаж байж Лизийг ажил хийхийг зөвшөөрж байгаа заяа. Тэгээд нөгөө ажил хийх үү гэсэн маргаан дахиад л одоо тэгээд байж байгаа дахиад ийгднэ. Лизийн ер нь бол үндсэн ажил нь бол зөөгч идэг байгаа да. Тэгээд хэрвээ оройны ээлжинд ажиллах юм бол нэгээс тарт юм байна. Шөнийн нэгээс. Тэгсэн чи Эд чамайг нэг цаг хүртэл би ажиллахыг зөвшөөрөхгүй гинэ. Йой. Тэнгүүтээ Лизийн ажиллах газар дандаа шоу удаж партидаг залуу хүмүүс ажилладаг болохоор Лизийг уруу татна. Бас харилцааныхаа талаар мозуулж ярина гинүү. Яа мэдгүй нэг тийм тэнэг токсик юм ярьсан байгаа байхгүй юу. За тэгээ бараг шүн ажилладаг болов салах дээрээ туллаа. Тэгээд Лиз одоо юугаач бодоод төвчээд байдгийн бүү мэдээ. Тэгэд байж байгаад хосуудын дунд дахиад нэг асуудал гарч ирнэ. Яасан гэсэн Эд гоё Лизийг маань заяа турах хэрэгтэй гэсэн гинэ. Йоо. За тэгтээ яг шууд утгаараа ч ингээл чамайг турах хэрэгтэй гэж хэлээгүй байгаа зав. Тойрогоор хэлсэн гэж байгаа зав. Яасан гэр ингээд Лизийн хуучныхаа зургуудыг гаргаж ирсэн ээ. Энэ үед илүү гоё харагдаж байсан ч гэнэ мэдгүй нэг тийм ингээд жижиг сажиг юм ингээд яасан байгаа хгүй юу. Тэнгүүтээ тэгж хэлснээс нь болоод Лиз фитнес жахаар болсон ч байх шиг. Яг фитнес жахан зөвлөлтэй. Гэхдээ л ингээл юм сонирн бачкагаас тийм сонирн комент ангуудаа фитнес явж муугаад Лиз одоо болио. Тэгээ тэр ингээд ингэсэн бол одоо Лиз маань ингээд өөр хүзүүтэй хүмүүсийн зургийг гаргаж ирээд энэ хүмүүс хүзүүтэй байж тээ гэ яагаад хэлчих болоогүй юм бэ гэдэггүй. За хэрүүлэхэ боллоо. За тэгээд энэ хүсэкүлийн үеэр бид бас өөр нэг зүйлийг олж мэднэ. Тэр нь болохоор Эд Аз болзооны ап ашиглаж байгаад баригдсан байгаа байхгүй юу. Тэгээ нөгөө өмнөх найз хүн нэлэр Филиппин байсан шүү дээ. Тэгэхээр Аз талтаа сонирхолтой юм болов уу? За мэдгүй. Тэрнээс гадна нэвтрүүлгийн хөтлөгч Эдээс өмнөх найз охин болох Роустэй харилцаа хэсгийг шууд асуудаг байхгүй юу? Гэсэн чи Эд бид хоёр найзууд болсон. Заримдаа минь ус мэдлэлцэж болно шүү дээ ухааны юм ярьж байгаа. За тэгээд энэ нэвтрүүлгээс эхлээд Роустэй холбогдсон байгаа заяа. Шинэ хуучин найз бүсгүүчүүд нь хоорондоо нүүр туллаа. За тэгээд Лиз болохоор Роусээс Эдтэй сүүлийн хэдэн сар харилцаа хэсгийг асуухад Роус тэгэхээр Эд FaceTime-аар ярихыг хэд удаа хүссэн гэж хэлж байгаа. Тэгсэн чинь нөгөө нэг Эд чинь Лиз болохоор ерөөсөө Роустэй харьцаагүй тэрхээ шаал худлаа юм ярьсан байгаа байхгүй юу. Тэгсэн чинь ингээд яг тэр нь баригдсан чи Эд болохоор үгүй би харьцаагүй тэргээл өөрийгөө л өмөрөөд байгаа. Тэнгүүд нь манай Роус маань нэвтрүүлгийн баг руу ингээд хамаг Эдийн битсэн чатны SS-ийг явуулсан байгаа байхгүй юу. За тэгээд нөгөө нэг бандсан хүн балаар нь гिचээр Эд чинь me no speak English гэж авсан. Me no speak English. Би англиар ярьдаг гэсэн үг шүү дээ. Одоо тэгээд бандсан хүн тэгэл балаарчлах. Тэгэд нэвтрүүлгийн оролцогчид хүртэл чи бидэнд худлаа ярьлаа гэд Лизийн талд орж байхад Эд яагаад ч байгаа юм өргөжлүүлээд бүр салах дээрээ тулаа зав Лизийн сүм бүгч аван нэтргээд буцаагаад авчул яах вэ бүр ингээд камерын өмнө ингээл хамаг хүний дургууг л хүргээд байгаа юм да Эд гоё.
За тэгээд энэ нэвтрүүлгийн дараа ингээд хосууд маань хэсэг хугацаанд олонний нүдэнд үзэгдэхэ болно. За тэгээд өнгөрсөн жил шоуны дахиад нэг өөр сиквел болох 90 Days The Last Resort гарнаа. Энэ сиквел дээр өмнөх шоунуудад оролцож байсан асуудалтай хосуудыг дахин гаргаж ирнэ. Бараг сүүлийн удаа харилцааг нь аврах гэж орлох юм уу да? Энэ нэвтрүүлгийн үеэр Лиз нэлээд хөшөрсөн байгаа нь харагдаж байгаамаа. Лиз одоо тэгээд юу хийгээд дээдтэй хамт байгаад байгаа юм бүү мэдээ. Тэгэл нөгөө өмнөх шиг бас л хэрэлтэйст. Одоо Лиз мэн одоо амьдралынхаа хэдэн жилийг нь балан юм зориулж та. Өөрийнхөө амьдралыг шийдэхгүй бол одоо тэгэл ийм балан юмтай л амьдраад байна шүү дээ. The Last Resort шоуны 14 хоногийн хосуудын терапины дараагаар хосууд маань бие биедээ гэрлэх санал тавьж гэрлэхээр босноор шоуд өгсөн. Та энэ мэдгийг сонсоод ямар новшнэ гэж бодож байна уу? Би ч гэсэн гэж бодож байна. Гэхдээ шоуны дараа 2023 оны 8 сард хосууд хурмаа цуцлсан гэсэн мэдээ ил болсон юм. Мөн 2023 оны хос үлээр Лиз шинэ харилцаа эхлүүлж маш жаргалтайгаар амьдарч байгаа. Instagram дээр постлсан байгаа. Харин энэ үеэр сэв синглэрээ үлджээ. За одоо тэгэд үнэхээр ялтайч билээ дээ хэдмэн. Ийм сайхан эмэгтэй өөртөнд болж бүтгэх гэж зөндөөлөгчээсээ одоо гохин хэсвэр өпсөө. За тэгэд үүний дараа нэвтрүүлгийн дараа юу болсон бэ гэвэл анх нэвтрүүлгийг эхлэх үед эд өөрийгөө 30 жил ганц би яваа, сингл аав гэж өөрийгөө танилцуулсан да. Тэгэд нэвтрүүлгийн эхэнд болохоор бүгдээрээ л түүнийг фаны сонирхолтой дүр гэж харж байсан. За тэгэд хамгийн анх нөгөө Роусын талаар хідэн комент хэлсэн ингээд үзэгчдийн нургуу анх хүргэж эхлээд гэхдээ яг хөө ингээд шоу нэлээд алдартай болж исэн болохоор ингээд нэр алдар нь өссөх үед ээд заяа өөрийнхөө мерч гаргасан байгаа байхгүй юу? Подолк, малгай, хүүхдийн хувцас, цагаан стикер гээд л за бараг бүх юмар өөрийнхөө мерч гаргасан заяа. Үүнээс гадна 2021 онд TikTok дээр нэг эмэгтэй ээж дүнд бэлгийн дарамт үзүүлсэн гэж сурал бичлэг постлжээ. За тэгэл тэр нь мэдээж тотлох баримт болох зураг хөрөхтэй. Тэр эмэгтэй мэдээлснээр болохоор ээд залуу амьдралын хүнд байдал байгаа охтуулаа онилж зурагтаар гаргасан зан хаашаа дахин гаргадаг гэж байгаа. Manipulation, gaslighting гэх мэтчлээ. Тэгэл үүний дараа болохоор угаасаа ингээд доошоо орсон байсан нэрүүд нь дахиад ордож байгаа. За тэгээд ээдийн талаар ишлэгдсэн ганц үнэн үгээр дууссангүй. Өөр эмэгтэй чүүч мөн гарч ирээд ээдийг бэлгийн дарамт үзүүлсэн гээд илчлэлээ. Үүний дараа үзэгчид нэгдэж TCL буюу ингээд энэ шоуг хариуцж гаргаж байгаа сувг руу ээдийг гаргахаа болгосон аян өрнүүлсэн байна. Тэгэл ингээд амар олон аян өрнүүлж петишн болсны дараагаар 90 Days Fiancé ээдийг дахин оруулахааргүй болсон байна. За ингэж л ээдийн шоуны амьдрал дуусчээ. За та нар маань ирээдүйд ямар шоу яриулах уу гэсэж байгаагаа комментоор хуваалцаарай. Дараагийн дугаараар уулзлаа баяртай.